1-2-1-2. Сайн байцгаана уу? Би минь цаахны намуу хүн байна. Тэгээд жоохон байхдаа 93 дугаар цэцэрлэгт яг нэг нас 5 сартаагаас орж исэн. Тэгээд 6 настайдаа яг 1-р ангид 3 тамир гээд сургуульд орж исэн. Тэгээд манайх баг байхад ямар ч тач 3-4-р хороолт байдаг байсан. Одоогоор болохоор би HYP-гийн артист гэж явдаг. Ер нь артист гэж яваад одоо нийтдээ 4 жил болсон байна. Тэгээд миний хүүхэд нас гэх юм бол аюу тийм иршүүд хүүхдтэйсэн бэ. Тэгээд угаасаа гэр бүлээсээ яг өвөөгийнхаа ач зээнараас одоо яг ганцаархны эмэгтэй. Тэгээд дандаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог. Тэгэл зодтолтож модалтал ер нь тэгэл амар иршүүдл хүүхдтэйдэг байсан. Тэгээд багтаа би яг айгүй тийм хөгжимд амар сонирхолтой байсан. Тэгээд кинонд бас амар сонирхолтой үздэг. Тэнгүүтээ кино үзээд одоо тэмдэглэл хийдэг. Тэгээд өдөр болгон өдрийн тэмдэглэл бичдэг. Тэгээд яг өдөр болгон өдрийн тэмдэглэл бичихгүй маа гэхэд би юу яадаг гэсэн. Одоо жишээ нэг хүүхдийг ингээд задад гомдоочдаг ч юм уу яг нэг тоглож байгаад тэгээд тийм эсвэл тийм хүсэл мөрөөдлөө би яг тэр дэвтэрэн дээр яг өдөр алга ингээ буулгадаг байсан. Тэгээд уучлалт ч юм уу би өөрөө ингээ гуйж чадахгүй байх юм бол би ингээ дэвтэрэн дээр ингээ би чамаа ингээ гомдоцсон. Тэгээд намайг уучлаарай ч юм уу гэд бичдэг. Тэгээд чадахгүй юм гараад ирэх юм бол би тэрийг бүр ингээ өөрийнхөө тархинд ингээ суулгахтлаа ингээ бараг 1000 удаа би чадна гэд ер нь дандаа тэгэж бичдэг хүүхдээсэн. Тэгээ одоо ч гэсэн бичдэг. Яг ингээ гинт ингээ хинч одоо ярьж чадахгүй ч юм уу тийм юм болонгууд яг дэвтэрнээр би ингээ бичдэг. За. Одоо би нэг ингээ яг ирээдүйн цаг дээр ерөнхийдөө дандаа бичдэг ингээ би энийг чадна, би болгоно гэд ерөнхийдөө бичдэг байсан. Тэгээ одоо ч гэсэн энэ яг надад үлдсэн байгаа. Тэгээд хүүхдээ байхдаа би ямар ч тач хамгийн эхлээд төгөлдөр хуур гэдэг хөгжмийн зэмсэгт амар дурлаад тэгээд тэр хөгжмийг амар тийм тоглохыг хүсдэг байсан. Гэхдээ төгөлдөр хуурын дуулан болон төгөлдөр хуурын гэдэг одоо хөгжмийн зэмсгийг одоо авах боломж тухайн үед надад байгаагүй. Манай гэрийнхэн бас байгаагүй. Тэгээд би яг яасан бэ гэхлээр яг төгөлдөр хуурын нөгөө нэг даралтууд байдаг ш тар цагаан даралтууд. Тэрийг ингээд зүгээр юм цаасан дээр зураад тэнгуүтээ ингээд YouTube-ээс ингээд бичлэг үзээ тэрийг ингээд дагаж тоглолдог гэсэн. Тэгээд амдаа аялаад тэгээд ингээд дараа нь тэрийг ингээд төгөлдөр хууртай айлч ч юм уу нээцэнд авчиад ингээд дарангууд яг л болдог. Тэгээд яг ингээд дуртай зүйлтэй болохоор амар тийм хичээл зүтгэлтэй хүүхдээсэн. Дургу зүйлтэй бол уусаа ямар ч тийм хүч гаргадаг. Тэгээд хажуугаар нь бас хичээлдээ яг жиг сайн байсан. Яг биеийн тамирын хичээлээс бусдад нь ерөнхийдөө яг жигцээ. Биеийн тамирт яг цаанаасаа л нэг тийм дургу нэг тийм гүүж хөдлөх тийм дургу бараг гүүж үзээч ч юм уу нэг тийм хөхтэйсэн. Миний яг амьдралд бас нэлээд чухал моментуудын нэг бол яалтчгүй гэр бүлэрээ Солонгос явсан байгаа. Тэгээд Солонгос улсад бид нэр нийтдээ 3-аас 4 жилийн хугацаанд амьдарсан. Тэр үед болохоор би яг гитар гэдэг хөгжмийг хамгийн анх гартаа яг барьж үтсэн. Тэр нь болохоор айгүй сонирхолтой бас төвхтэй. Би баг сургуульд яг Солонгос сурдаг байхдаа яг ингээд гэрлүүгөө явах болгонд нэг хөгжмийн дэлгүүр байдаг байсан. Тэгээ би ингээд зүрх болгондоо ингээд нэг амар гоё тийм ягаан тэрнэл ягаан өнгөтэй тийм гитар ингээл харагдал. Тэр нь бас юм саам хатай айгүй гоё. Тэгээ тэрийг хараад ингээл гэрлүүгөө ордог. Тэгээд баг сургуулаа яг төгсөлтөөр нь тийм нэг яг ангийнхаа хүүхдүүдээс тийм санал асуулгаар хамгийн тийм хичээл зүтгэлтэй хүүхдтэй ингээд шалгаруулад тэгээд төгсгөлт нь тийм хөрхөн өргөмжлөл эднэр өгөөд тэмүүтэй юм мөнгөнд тогтмохтой өгдөг. Тэгээд тэгсэн чинь би тэр үед манай ангийнх нь уяалч нөгөө гадаад хөхөд тэгээд яг хамт нөгөө нэг хичээл ингээд хийгээд сураад яг болоодсэн болохоор яг тухайд амар хөрхөн намайг сонгоод тэгээд би баг сургуулаа төгсөхдөө тийм өргөмжлөлтэй мөнгөнд тогтоотой. Тэгээд тэгсэн чинь би яг төгсөнгүүтээ шууд ингээд нөгөө жоохон хөхөд мөнгөөр юу хийх юм мэдэхгүй.
Тэгээ гэрлүүгээ явж агаад нөгөө нэг хөгжмийн дэлгүүр рүү ороод тэгээ тэр гитарыг би яг аваад гэрлүүг орж исэн. Тэгээд тэр гитараа ерөөдөө авчаад бас л YouTube хараад ерөөдөө сураал яг дуртай дуунуудаа яг дааж тоглож сураал. Ер нь тэгж эхэлж исэн гитар сурахад тэгээд бас Солонгост байхдаа хажуугаар нь хөгжмийн дугууланд бас явдаг байсан. Тэр нь болохоор ятга тоглолдог. Тэгээд би бас нэг хэсэг яг ятгын тэмцээнд бас орох гээд бэлдээд байсан санд. Гэхдээ одоо бол ятгыг бол бүр үнэхээр бүрэмсэн марцсан байлээ. Тэгээд гитар ямар ч тач тэгж анх ер нь бол сурсан. Тэгээд ерөөсөө хаяагүй дандаа хоббигоороо ерөнхийдөө дандаа тоглоал идэв гэсэн. Тэгээд хажуугаар нь төгөлдөр урыг бас ерөнхийдөө мартахгүй тулд ер нь тоглоал идэг. Түүнээс бүр ингэ тийм мэрэгжлийн төвшөнд ч юм уу. За би яг л энэ хөгжмөөр явах хэрэгтэй юм байна гэж ч юм уу. Ерөөсөө сурж байгаагүй. Зүгээр л сонирхлоороо ихэлсэн. Тэгээд Монголд би гэр бүлийнхнээсээ ганцаархан ирсэн. Тэгээд хамаатны да яг нэг хэсэг амьдардаг байсан. Тэр үед болохоор би яг үнэхээр хэсэг бол хөгжмөөс ал яг ангид байсан. Тэгээд тухайд яг ингээд зөвхөн хичээлээ хийдэг тийм хүүхэд болсон байсан. Хичээлдээ нэлээд сайн болоод тэгээд дараагаар нь би ахлах сургуультай болохоор би шүтээсээ лицейд сурсан. Тэгээд тухайн үед болохоор математик тэгээд физик уран зураг харц зургаар гүнзгийж сурсан. Тэгээд би ер нь аль тэгтээ толгойн дотроо дандаа нэг хөгжим тогломоор байдаг тийм сэтэл маань өрүүлж байдаг байсан. Тэгээд яг нэг их сургууль руу ингээд орох тэр үе дээр болохоор би гэр бүлийнхнаасаа би ингээд хөгжмийн сургуульд сурч болох уу ингээд би энэ зүйлд айгүй тийм сонирхолтой байхгүй юу гэд ингээд нэлээ ойлгох гэж үзсэн. Тэгэд ойлгоогүй. Тэгээд намайг шууд үгүй тийм зүйл бол байхгүй гэд ингээд чи өөр мэрэгжил сонгох гэд. Гэтэ өөр мэрэгжил гэдэг нь гэтэ өөр нэгэн тийм чиглэл бол өгөөгүй. Ямар ч тач чи хөгжмөөрөө сурахгүй шүү гэд тийм айгүй тийм хатуу хэлжсэн. Тэгээ би тухайн үед яг нөгөө манай ангийн хүүхдүүд яг л нөгөө нэг одоо зураг тэгээд математик, физик гэдэг энэ үрдэлхүү сурсан болохоор ихэнх нь нэг тийм архитектор болон интерьер эсвэл хувцас дизайнер ч юм уу тийм мэрэгчлэр яг шутист орно гэд бөөндөө яг бэлдчихсэн. Тэгэд би яг яэш өгөөд тэнгуүтээ нилээн дээгүүр ороод эхний яг шутист яг яэш өгсөн нийт одоо улсын хүүхдүүдээс яг 10-ц чагсаж орж исэн. Тэгээд би ингээд хамгийн ихэнд хуваараа сонгох гээд ингээд яг 10 хүүхд ингээд эхлээд ингээд чагссан. Тэгээд юу сонгохоо би тухайд үнэхээр мэдээгүй. Тэгээд уртлынхаа хүүхдээс асуусан чинь чи юу сонгох гэж ингээд тэгсэн чинь хамгийн өндөр оноотой хүүхдүүд нь архитекторын ангид ордог гэх. Тэр нь би за өнгөтэй шууд архитекторын ангид яг шууд орж исэн. Тэгээд ямар ч тач архитектороор сурсан. Тэгээд интерьерээр бас давхар сурсан. Ерөнхийдөө нэг тийм тэгсэн мөртлөө хажуугаар нь би яг тэр хөгжмийг л бүр ингээд тоглохгүй бол бүр ингээд ямар гарцаагаа бол би ингээд хөгжмөөр сурвал бүр гоё байсан юм биш үү гэдэг тийм бодол дандаа орж ирдэг гэсэн. Тэгээд байжсэн чинь мэдээж хэрэг хөгжмөө дараад байжсэн чинь яг маа найзууд яг хүрэл бас яг тийм хөгжмөнд дуртай залуучууд болж эхлээд тэгээд тэдэртэйгээ хамт яг Soul O гэдэг яг тийм одоо тийм бүлгэм хөгжмөнд дуртай хүмүүсийн тийм бүлгэм яг анх байгуулад тэгээд тэнд болохоор одоо нөө Stay With Me гэдэг инглэн тийм Muji тийм бэлгүүдээ гээд Bilge гээд одоо 1 2 3-ыг надтай хамт хийсэн залуу. Тэгээд одоо Comedy Love гэдэг мөнгөчин гээд аюу тийм амар аяслаг одоо ч гэсэн амар яг амжилттай явж байгаа залуучууд яг нэг дор яг нийлж исэн. Тэгээд бид нэр хамтдаа яг нэг бүхнээс дээгүүр гээд киноны ай болон хөгжим тэгээд дуун дээр нь бас хамт ажиллахаар болоод тэгээд тэр кино 1 2 3 гэдэг дуугаа би ямар тач яг хийж өгчээсэн. Тэгээд тэр киноноос үүдэлтэй би Hype Man гэдэг entertainment-тэй анх танилцчихсан. Тэгээд
2-д сод тулга ах тэгээд Баттуу ах 2 захирлан байсан. Тэгээд би айгүй тэр үед чинь би 19 дэх байсан. Тэгээд 19 дэх яг ингээд анх тэр студ руу орчоод хөөх ямар гоё студ вэ гэж би өөр ингээд хараад хөгжмөр ингээд ажилтдаг хүмүүс ийм гоё хийд юм уу гэж амар хатаархаал ингээд анх тэр студ руу орчоод амар гоё санагдчихсан. Би энд ингээд би энд баймаар байна гэд яг тийж надад санагдчихсан. Тэгээд тоон ахтай танилцаад тэгээд нилээн ингээд яг тэр киноны арт гарчаад тэгээд яг хайп менийхантай нилээн дотно болоод тэгээд ерөнхийдөө ингээд хамт ажиллая гэд ер нь явж исэн. Тэгээ байжсэн чинь гинт надад цомгийн санал тавиад чиний ингээд дуу бүтээх тэгээд ерөнхийдөө ингээд хөгжим дардагч бас айгүй даваа тал байна. Тэгээд бид нартай хамт цомгийн гэрээ хийх үү гэд нэг өдөр гинт намайг ингээд зүгээр ингээд суулгаснаа. Намайг орж ирсэн чинь л ингээд суулгаал тэгэл хэлэхээр нь би ингээд юу ч мэдэхгүй тэгсэн хэрнээ бүр амар баярлаад яг үндэ юу болоод байгааг ч ойлгохгүй. Тэгэл та гэл. Тэгэхээр тэгсэн чинь шууд за чи тэгтээ насанд хүрээгүй юм чинь ээжигээ даваалч ирнэ гэл. Тэгэл нэг тийм гэрэмэрээ ингээл хийж мэгэл манай ээж тийм ингээд энийг юм чи одоо ер нь юу гээ яа тийм гэсэн тийм харцтай нэг намайг гин таарснаа ингээл за гэсэн амар тийм гэрэн дээр гарын үсгээ зурж мураал нэг тийм юм болж эхэлж исэн амар гинтэй. Тэгээд энэ бол бас миний амьдралын нэлээд том эргэлтүүдийн нэг. Тэгээд яг ингээд цомгийн гэрээ хийгээд тэгээд туунахтай хамт ингээд ерөнхийдөө хамт ажилласан. Тэгээд одоо ч ихсэн одоо дараагийн цомог гээл ер нь ажлууд явагдчихл байгаа. Тэгээд бас нэг гоё зүйл гэх юм бол яг хамгийн анхны цомог маань болохоор Намуухан гэдэг нэртэй. Тэр нь тэгээд цаашлаад бас цомогныхоо яг дараагийн ажил нь болохоор кино байсан. Тэр нь бас Намуухан гэдэг нэртэй. Тэгээд би энэ нэрэгдтэй яг үндэ өөрөө олоогүй энийг тоонах л өгсөн. Тэгээд тоонах яагаад ингэж киног ингэж Намуухан гэж нэрлсэн бэ гэдээ асуусан чинь миний нөгөө нэг цомгийн дуунуудыг ингэж өөрж ингэж дараалалаар нь өөрч тавьж байхад яг тийм зохиолтой яг нэг тийм одоо түүх үргэлжлээд байгаа юм шиг санагдсан гэсэн. Тэгээд яг тэр цомгонд маань зориулаад кино зохиол бичээд тэгээд тэрийг бол бид нэр ямар ч тач кино болгож чадсан байгаа. Тэгээд тийм миний ямар ч тач хамгийн том амжилтуудын нэг бол ялцчгүй Намуухан цомог тэгээд кино ялцчгүй юм уу? Би яг ерөнхийдөө яг ахлах сургууль тэгээд дунд сургуульд байхдаа ч юм уу ерөнхийдөө өөрийгөө яг дуулж чаддаг гэж юусоо огт бодоагүйсэн. Тэгээд зүгээр л нэг хаяа нэг урлагийн үзлэгээр дуулдаг ч юм уу. Нэг тийм л хөөхтэйсэн. Тэгээд тэгсэн чинь яг ингээд жоохон том болох тусам яг ингээд маа найзууд намайг чи айгүй гоё дуулдаг чи мэдхүү гэл чи нэрээ гитар тоглож чаддаг юм уу надад заагаад өгөөч ч юм уу нэг тиймэрхүү зүйл хэлдэг баснаас за би дуулж чаддсан байх гэдгийг ямар ч тач анзаарч эхэлсэн. Түүнээс бүр амар тийм сайн дуулдаг бол гэж юусоо боддгоо. Одоо ч гэсэн ер нь боддгоо л те. Тэгээ байжсэн чинь бас нэг найз маань намайг чи өөрөө дуу бичээд үзээч гэж нэг хэлж үтсэн. Тэгэхээр би за би бол яриач чадахгүй хаа гэж бодсон хэрнээ гэртээ очиж шууд яг бичиж үтсэн. Тэгээд тэр нь болохоор одоо яг 1 2 3 өмнө мөжигээд найзтай хийжсэн явахтай дуу байгаа. Тэгээд тэр дууг яг хийж үзээд ингээ найзуудтай сонсуулсан чинь юу болж штэ айгуу гоё юм ингээл аагч ингээл чи чадчихээн ингээл. Тэгээ би тэрнээс яг найзуудынхаа ер нь амар тийм өгнөөс амар урам аваад тэгээд за би энийг ер нь хийх хэрэгтэй байна гэл нөгөө зүйлдээ бүр улам дуурлаж эхлээд тэгээд тэр одоо яг ингээ дуу бичиж байхдаа л би бүр маш их жаргалтай байдаг ингээд наваа ингээд тойроод амар олон хүн байсан ч гэсэн ингээд би ингээд яг тэр зүйлд ингээ анхаарлаа төвлөрүүлээд үгээ бичдэг ч юм уу. Би ингээ хаяа нэг дургуул хийгдсэн нэрээ сууж явахтаа ч юм уу ингээд үг бичээ сууж идэг. Ингээд дотроо ингээл аяа төсөөлөл бодоол тэгэл хичээлээ таргуутаа хайп менээр очиод яг нөгөөхөө гитар дээр ингээд дуу болгож үзэл нэг тиймэрхүү байдаг байсан. Тэгээд яг дуу бичүүлдэг студид яг одоо яг тийм зүйлтэй яг намайг анх танилцуулсан хүн болохоор Талиач найздаг. Тэгээд тэр маань болохоор яг намайг ерөнхийдөө баг анх
дуулахад бүр дуулахад одоо бүр илүү их нөлөө үзүүлсэн хүн бол ялцгүй манай найз. Тэгээд бас бид нэр хамт ингээд дуулж муулдаг гэсэн. Дараагийн зорилго одоо яг хийж явж байгаа зүйл гэх юм бол 2 дахь цомог байгаа. Тэгээд би үнэхээр яалтчгүй ингээд бичихгүй л одоо ингээд гоё зүйл ингээд зохиогоод бичихгүй л ингээд зөөрэй чадахгүй ингээд цаанаасаа ингээд хүмүүс маань бүр ингээд намнаа чи ингээд нэг юм хийчлээ гэ бүр цаанаасаа ингээд идэг болохоор бас өөр тийм гоё зүйл бичгийг хүсээд тэр нь болохоор юу гэхэлэр би хүүхдийн зохиол бичиж байгаа. Хүүхдийн үлгэр. Тэгээд нэг тийм гоё фэнтези маягийн тийм үлгэр ямар ч тач бичиж байгаа. Тэгээд энийг арай дуусгаагүй байгаа ямар ч тач эхэлсэн. Бас хажуугаар нь тийм кино зохиол маягийн зүйл бас бичиж байгаа. Тэгээд тэрийг хаяада туунахаар ингээд уншуулж ингээд шалгуулдаг. Гэхдээ яг сүүлдээ бичижсэн чинь миний тэр файл устсан. Надад тэр аюу хэцүү. Бүх юмд миний толгоонд байгаа. Тэгээ эхнээс нь дахиад бичнэ гэхээр аим шигтэй санагдаад. Гэхдээ бичнэ. Одоор бол ямар ч тач нэг иймэрхүү л байна. Дуртай юм хийгээл дуртай юмдаа бүр хамаг цагаа зараал. Тэгээ маш гоё хамт олонтой ажилладаг. Одоо яг манай байгаа студ болохоор HYP гэдэг Hypeman гэж одоо байж байгаад тэгээд цаашлаад HYP басан. Тэгээ би яг одоогоор баг хамгийн удаан байгаа хүн наха HYP-д тоонах. Тэгээд араас нь баг би орчиж магадгүй. Уг нь бол жоохон долларсын араа өсдөд. Точтой өөр юу ярих вэ? Тэгээд би бас нэрээ нэг мууртай. Тэгээ Белла гэдэг. Тэгээд зүгээр хэлмээрээс юм уу? Би мууранд амар хайртай болохоор.